нэг өдөр бол сонссон байх. Арслан намын улс төрийн зөвлөлд хуралдаад өргөдсөн хурлыгээд Арслан намын улсын хуралд бүлэгт чиглэл өгсөн байгаа. Тэгээд тэр чиглэлтэй холбогдуулаад бүлэг бол сайн хурлалаа. За улс төрийн зөвлөлөөс хоёр асуудлаар чиглэл өгсөн. Улсын хурлд Арслан намын бүлгийн гишүүд энэ хоёр асуудал дээр намын байр суурийг одоо нэгдвэл байдлаар илэрхийлж ажиллаа гэдэг тийм чиглэл өгсөн байгаа. За нэгдүгээрт нь та бүхэн анзаарч байгаа ардын нам буюу эрх баригч намын даргын сонголттой холбогдуулаад нийгмээр маш олон мэдээлэл задарч байгаа. Дээр нь маш хариуцлагатай албан тушаалтнуудын амаар өөр хэн нэгэн биш. Ардын намын өөрсдийнх нь үгээр одоо тодорхой хэмжээний одоо буруутгал, гэмтрэг юмшиг, үг хэллэг энэ нэгэнд болж утахгүй байгаа зүйлүүдийн уг үн цаанаас ихтэй гэж өөрсдөрөө зааж ярьж байгаа. Тэгээ ийм асуудлууд хэдхий хавтгай хөндөгдөж байгаатай холбоотойгоор нөгөөдгөр парламентын улсын хурлын спикер одоо нэр энтэй холбогдсон асуудал хөндөгдөж байгаа учраас хууль тогтоогчдын хувьд энэ асуудлыг шийдэгдэл парламентыг тэр дундаа ийм асуудалтай холбогдсон одоо намын дарга болж байгаа хүн удирдах зохимжгүй байна. Сонирхлын зөрчил үүсэж байна. Тийм учраас Амар Баясгалан гэдэг хүн улсын хурлыг даргалж энэ дэр дээрээс энэ даргынхаа одоо сонгуул болон энэ хил амтай холбоотой асуудлыг ашиглах гэж оролдвол сонирхлын зөрчил үүсэх учраас Арчсан нам бол парламентыг удирдуулахгүй энэ ийм асуудалтай улсын хурлын хилцүүлэгт оролцохгүй шүү гэдэг тийм шийдвэрийг бүлэг рүү өгсөн. Тэгээд бүлэг өнөөдөр бол хэлцээд за энэ асуудал дээр бид бол чиг баримжааг барихыг ёстой юм байна. Ямар ч тохиолдолд эргэлзээ байгуул эргэлзээг биднээс одоо нүдэн түнний хажуугаар өнгөрч болохгүй. За энэ эргэлзээтэй холбоотой асуудлыг сонирхол зөрчилгөөр шийдэхин тулд энэ намын даргатай холбоотой асуудлаа эцэл дуустал нөгөөтэйгөр одоо энэ асуудлуудыг одоо ядаж олон нийт итгэхүйц одоо тайлбар өгүүлбэрүүдээ өгөх хүртлээр улсын хурлын даргын энэ дээр та суух нь зохимжгүй байна гэдэг зүйл яригдсан. За хоёрт нь та бүхэн одоо сүүлийн 7 хоног болж байгаа үйл явцыг анзаарсан байх. Төр засаг бол ерөнхийдөө эзгүүтчлээ. Ямар ч яам, ямар ч төрийн байгууллагууд ажил хийхгүй бүгд хүлээлтийн байдалд орчлоо. Гэтэл яг энэ хугацаа Монгол Улсын эх жилийн үйл ямар байдлаар бид амьдрах гээд байгаа юм. Ард иргэд ямархуу байдлаар орлоготой байх юм. Энэ бизнес эрхтэлтэй орчинд гэх мэт олон зүйлүүд тоо илэрхийллээр яригдж байгаа цаг хугацаа байгаа. Төсөв үлдсэж байна. Гэтэл энэ төсөв өөрөө эзэнгүй байна. Улсын хурал дээр орж ирж байгаа сайдууд нь ч итгэл үнэмшилгүй байна. Ажилдаа хариуцлагагүй хандж байна. Тийм учраас бид бол дахиад ямар асуудал хөндөж байгаа вэ гэхээр за энэ эзэнгүй төсөвтэй холбоотой асуудал одоо буцааж татдаг юм уу? Тэр асуудлаа шийдээ. Гадаа гудамжинд чинь тэтгэвэр нэмхийг шаардж байна. Багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардж байна. Бизнес эрхлэгчид энэ төрлийн дагасан бүтцээ хязгаарч бидэнд боломж олгохыг шаардж байна. Гэтэл энэ шаардлагуудад ямар ч хариу байхгүй төсөв орж ирчээд ард нь эзэн алга. Тийм учраас одоо Амар Баясгаланч байна уу, Зандан Шатарч байна уу ялгаагүй та хоёр улсын хурал дээр одоо аль нь сонирхлын зөрчилтэй эзэнгүй ийм наазгай байдлыг үүсгэжлээ. Энэ асуудлаа шийдэхгүйгээр энэ улсаар урагшаа явахгүй нэ. Тийм учраас төсвөө эргүүлэн татах асуудал чи яригдж байна шүү. Улсын хурлыг сонирхлын зөрчилгүй удирдах асуудал яригдж байна шүү гэдэг дээр бүлэг нэгдмэл нэг байр суурьтай байх тухай сая үл ярьлаа. Тэгээд шийдвэрээ гаргалаа. Бид бол парламентыг хямраахгүй, үндсэн үеийн хямралыг үүсгэхгүй, улсын хурлын ажлыг хийдгээр ихийн. Гэхдээ энэ хоёр хүн гүүгээр энэ асуудлаа шийдэх боломж юу вэ гэдэг рүүгээ одоо цаашаа явах юм байна гэдэг л тэм төр зүрх харагдаж байна. Арчсан нам ямар ч одоо төр засгийг гацаахгүйгээр ажлыг уршлуулна, шийдлийг явуулна. Сонирхлын зөрчилтэй байгаа энэ хоёр хүн бол итгэл даахгүй байна. Нэг нь намдаа итгэл даахгүй байна, нөгөөх нь парламентаа итгэл даахгүй байна гэдэг асуудал яригдж байна шүү гэдэг л энэ байр суурь. Энэ шаардлага хүлээж авахгүй бол Арчсан нам цаашдаа улсын хурлын чуулганы хурлаанд суух гэсэн асуудлаар өрнөөр. Энэ шаардлага хүлээж авахгүй хэсэг тухай ерөөсөө юм гарахгүй шүү дээ. Маш амархан. Ягаад парламент дэд дарга нартай байдаг юм. Парламент асуудлаа тасалдалгүй явуулахын тулд дэд дарга нартай байдаг. Тийм учраас парламентын хэвийн үйл ажиллагаа хангад дэд дарга нь удирдах явахад Арчсан нам бол чуулган суугаад явна шүү дээ. Энэ төр бол улс орны